Тэгээ хүсэж мөрөдөх гээд идэгсэн чинь англи хэлийг гадаад хэл сурах юм чи авьяасгүй. Яагаад юм бэлээ гэдэг. Тэгэнгүүт одоо за энэ даваад авахын тулд англи хэлээ сурахын тулд өөртөө хамгаалал хөтөлбөр гаргая. Тэгээд юу бичдээсэн байлээ. Өдөрт би 8 шин үг цээжлээ. Түүнийг өгүүлбэрт оруулаад цээжлээ. 30 минут CD сонсон. Өдөр болгон нэг англи хэлний 4 ном гэж бүглэн. Тэгээд нэг цаг ингээд доогоороо титртэй англи кино үзнэ. Гэсэн чинь англи кино гарахгүй. Тэр үед Арираа гэдэг телевиз дээр нэг солонгос кинонууд гардаг шүү дээ. Доор нэг англи титртэй. Тэгээд солонгос киногийн үзэхээс илүү доор англи титрийг харж хилээ сайжруулах гэж тэгж үздэг байсан. Тэгээ өдөр болгон баг юм хийгээл ингээд яваад байсан чинь 3 сарын дараа хийхэд маань сайжраад нөгөө тоолын оноо маань 489 бол 500 бол 520 бол 540 одоо ингээд 3 жилийн дараа нөгөө мөрөөдлөө хүрч тэтгэлэг хонжиж Америкээс суралцж ирсэн. Тэгэхээр тэр мөрөөдлөө хүрэх бид яг хөө алхмаа мөрөөдөлд хүрэхдээ аргачлаад жижиглэн хуваах хэрэгтэй. За тэгээд өшөө бас олон гоё жишээнүүдийг бол номон дээр бичсэн байгаа. За дараагийн алхам үйлдэл хийж сурах. Нөгөө жижиг алхам болгоод жижиглэж хуваачаад орхичих биш. Үйлдэл хийж сурах хэрэгтэй байна. За энэ үйлдэл хийхтэй холбоотой түрүүн яриадсантай миний 97 онд нөгөө өдөр болгон 8 үг биччихсэн тэмдэглэлийн дэвтэр байна. Тэгээд та бүхэн бас баталгаажуулж яваа энийг харуулж байгаа. Тэгээд өдөр 8 үг бичээд аралт нь он сараар 6 сараар 22 23 гэл. Тэгээд 8 үгээ бичээд тэгээд би бичсээгаа өгүүлбэрт оруулж цээжлээ яваад байсан. Тэгээд 4,000 гаруй үртэй TOEFL-ийн 3,000 гаруй үртэй байсан. Эргээд намайг TOEFL-ийн өндөр он авахд тусалсан байна. За бас нэг сонирхолтой хараалчлалтэй ажилтны тайлбар та бүхэн бас сонирхолтой. За энэ бас ажилтны тайлбар манай ажилтны зүйлсээр хамтж байгаа. Өөртөө зориулж зохиосон байна. Хүчирхэг хүмүүс бүтэхгүй мэд том зорилгоо бүтэлтэй жижиг алхмууд болон хувааж сансан байна. Би тэднээс жишээ аван нэг зорилго болгон зангидсан том зорилгоо чиглэлээр төрөлжүүлэн задлан бүтээж болох олон жижиг алхмуудад хуваана гэдэг. Ингээд өөртөө яаж энэ үгийг хүчтэй тод дугаар хэлдэг байна. Энэ хүчтэй тод дугаар хэлэхээр хүн зэрэг юм бодож чаддгүй. Зөвхөн хийснээр боддог. Та нар ярьж байхдаа давхар юм бодож чаддгүй шүү. Харин бодож байхдаа давхар юм бодож чадна. Яа тэгэхээр хүний тайван энэ цацагаар сэтгэлгээгээр зэрэг ажиж идэг учраас нэг юм бодгоод давхар юм бодож чаддаг. Харин хүн юу хэлэхээр давхар бодол орж чаддаг. Тийм учраас өөрийнхөө тэр сөрөг бодлыг давахын тулд үгийг хүчтэй үгийг өөртөө уран зориг өгөх тэр үгийг олон удаагийн татамжтай хэлэх та нөгөө сөрөг бодлосоо тусгаарлах тусалдаг байна. За амжилтын 7 дахь алхам бол цагийг өөртөө өөрчлөх буюу цагийн эзэн байх ёстой гэдэг ийм алхам оруулсан. Тэгээ энэ алхмыг бол бас монголчуудын сэтгэлээр зөвлөж бичсэн байна. Энэ цагийн менежменттэй холбоотой ном бол амжилтын номын нэг хэсэг болон үнэн. Гэхдээ яг энэ алхмыг бол монгол хүмүүсийн сэтгэлээр тохиолж бичсэн. Яагаад гэвэл манай монголчууд барууны нарийн цаг төлөвлөлтийн дэвтэр тохиолддог. Яагаад гэвэл бид нар их ерөнхийлөн сэтгэдэг хүмүүс. Бүхлээр нь хараад дараа нь жижигдэг хүмүүс. Одоо энэ Япончууд байна, Америкууд, Англичууд бол бүр детальны дээр А, Б бичдэг. А, Б бичснийгаа бүр ингээд өдрөөр бүр цагаар ингээд бичдэг байна. Манайхан тэгж бичдэг хүмүүс байхгүй. Яагаад гэвэл нөө нарийн хичлэн бичсэн дэвтэр дээр шал өөр юм дээр юм бичсэн сууж байгаа. Яагаад тэгэхээр бидний сэтгэлгээний онцлог бол нүүдэлчин сэтгэлгээтэй холбоотой. Нүүдэлчин сэтгэлгээний гол онцлог бол юмыг дандаа томоор тоомлон харж чаддаг. Тэр энэ чадвар бидний давуу тал боловч тэр том тоомлон бүхлээр нь харж чаддаг хүмүүс маань жижиглэн хуваа чадварыг бүхлээр нь хараад. Тэр яг энэ сэтгэлгээний онцлог тохируулж энэ алхмыг бичсэн байна. Та бүхэн ийм зургийг хараад таньж байгаа зү. Энэ билээ. За Баугийн 5 сургууль гайхамшигтай үг хэлсэн байна. Нэг өдрийн сан дээр би сурвалжлагч Баугийн 5 сургуулиас ярьслага авчдаг. Тэгээд та одоо их юм хийж бүтээсэн юм чинь танд харамсаад байх зүйл байдгүй байх таа гэсэн чинь. Одоо байна.
би нэг зүйл харах хэрэгтэй. Тэр бол би цаг хугацаатай буруу харьцсан. Би залуудаа ихэн хийж бүтээх олон сайхан тэр цаг хугацаануудыг тийм өргөжсөн байх хэрэгтэй. Одоо эргээд бодоход тэр цаг хугацаа хязгаарч ирж ирэхгүй. Тэгээ залуучуудаа хандаж хэлэхэд цаг хугацааны үн цэнийг ойлгож ий. Цаг хугацаа мөн бүтээлтэй зарцуулаач гэж зөвлөж ирсэн. За тэгэхээр манай монголчуудын цаг төлөвлөх өнөөгийн шаардлагыг та бүхэнтэй ингэж хуваалцсан. Хоёр хүн дотны нэг нь Улаанбаатар хотод амьдарч байна. Монголчууд. Гурван хүн дотны хоёр нь суурин соёлоор амьдарч байна. Хэдийгээр хөдөө орон нутагт бид нар амьдарч байгаа ч гэсэн суурин соёлоор амьдардаг байхгүй. Тэгэхээр энэ суурин соёлоор амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол бидний амьдралын хэм маяг хуучин нүүдэлчин соёлоор амьдарч байгаа хэм маягаас өөрчлөгдсөн. Нүүдэлчин соёлоор бид нар ингээд ээж аваа юу амьдарч байхад бол бид нар цаг агаараас их хамааралтай амьдардаг гэсэн. Ингээл гэрт бид нар амьдарч байгаа за маргааш нүүнэ гэж төлөвлөсөн гэж гівд аадаг бороо ордог ч юм уу тий. Салхин шуурга болох юм бол бид тухайн өдөртөө гэж яадаг биш. Малаа тогтун байх, малаа дааруулах тул яг 2-3 хоногор харцаж идэв. Тэгэхээр одоо бол ингээд суурин соёлоор амьдарч байгаа болохоор цаг агаа бол амьдралын хэм маягийг өөрчлөлт болсон байна. Тэгээд бас бидний хувьд бол цаг баримтлах соёл бага яг нэвтрээлээ тий суурин соёлоор амьдарч байгаа хүмүүсийн хувьд. Тэгээд цагийн үнцийн бизнесийн салбарт болон одоо орчин үед маш хүчтэй мэдрэгдэж байна. Олимпийн 100 м, 200 м-ийн гүйлтийн тэмцээнд хэн нь авах уу, хэн нь мөнгө авах уу гэдэг секунд нь өөрөө бүдүүн байна гэж байна. Дойлор хэмжиж яг орхон туяа авах юм байна. Отгон цэцэг юу хөл авах юм байна гэж шийдэж. За та бүхэн одоо амьдралын үн цэнийг нэг цөөн хэдэн зураглаар харуулъя. Хүүер амьдралынхаа хэдэн одоо хувийг унтаад өнгөрөөчдөг байх гэж үзэж байна. Амьдралынхаа нийт жилийн хэдэн жилийн унтаад өнгөрөөдөг байх гэж үзэж байна. 3-1 яг уу. 3-1 буюу монголчуудын дундаж насалт 66-67 гэж үздэг юм байна. Тэгэхээр 22 жил буюу амьдралынхаа 33%-ийг унтаж өнгөрдөг байна. За хоол иднэ. Өдөр хоол иднэ, орой хоол иднэ. Өглөө бас клиникийн цаг уу. Тэгэхээр хэдэн жилийг зарцуулах вэ амьдралдаа? Таалда. 36 жилийн 30 жилийн ямар нэг таваа. Өдөр жигээ эзээр байгаа таах байна. За тэгэхээр амьдралынхаа 12%-ийг бол яг унтаж хоол идэхтэй зарцуулчихдаг байна. За 0-ийн бизнес усан борноо, бааны өрөө цаг зарцуулна. Хэдэн жилийг зарцуулах байх гэж үзэж байна? 5. За өөр хөлбөрөө 3. За хараа хэний зүг вэ? 4 жил гэж байна. За тэгэхээр төгсөн байна. Тэгэхээр энэ Америкийн сонио холбоо гэдэг юм билээ. Жолон ном уншигчдын холбоо гэдэг. Тэгээд яг жолон гэж сууж байгаа хүмүүс яагаад ном уншаад идэв вэ гэхээр их төвлөрөл их сайн байдаг юм байна. Тэгээд бааburгаас хэлсэн байдаг юм билээ. Би энэ амьдралдаа уншиж судалсан номынхаа дийлэнхийг 0-ийн өрөө сууж авах байсан юм билээ. Тэгэхээр энэ 0-ийн өрөөнд сууж ном уншихын цаад шалтгаан нь бол маш төвлөр сайн явагддаг учраас буруу хугацаанд асар хэмжээний мэдээлэл уншдаг. Тэгээд хин нэг саад багтдаг учраас тавтай өөрийнхөө байж чаддгийг юм байна. За, тээврийн хэрэгсэл дотор бид нар хэдэн жилийн өрөх бол? Хэдэн? 2 жил хийж байна. За. 5 жил хийж байна. За. 8. Ямар өндөр жил вэ? Манай Монголд бол нэг 4-3 жил гэж магадгүй. Энэ бол олон улсын стандартаар бол тээврийн хэрэгсэл дотор 2 жил. Манай Монголд чинь яг төвчрөл бол Москва эдрийг бодвол гайгүй шүү дээ. Гайгүй. 90 класс наадсан байхгүй. Харин бид нар орон нутаг руу явахдаа хэцүү. Одоо сүүлд бас Омс Монголцтой болчиход байгаа. Тэрнээс биш машин нарчилстэй нэлээд зовжиж очив шүү. Одоо эндээс Уг-гой руу машинаар явж 12-13 цаг болж байна. Эндээс 2 хоног очиж байна. За эндээс Үүрэг Хангаал руу явах чинь 7-8 цаг болж байна.
Гэтэл эндээс өөр хангалуун явах тэр зай хурдан гарт хэрэг байх юм бол ердөө нийгэн цаг 20 минут зарцуулж байгаа. Тэгэхээр бид нар яаж Тээврийн хэрэгсэл дотроо цаг хугацаа хатаад байгаа зарцуулаад байна. Тэгсэн чинь Тээврийн хэрэгсэл дотор бас ном унших замаар хугацаагаа хийх хичээдэг хүмүүс их байд юм байна. Тэгээд бид нар ч яг бослоготой замдаа дээрээс ном унших бол бүлжиж гэдэг шүү дээ. Тэгсэн чинь би улсын хурлын гишүүн оюун гэрлэлтийг тав мэдэх баг. Тэгээд оюун гэрлэлт гишүүнтэй нэг нэвтрүүлэгт орох болоод наан бүлэг заахад нь хүлээж ийсэн баггүй. Тэгээд та одоо ингэ сайд болсон одоо танд ном унших зам байна уу гэсэн чинь надад ерөөсөн ном унших зам машин дотор л байгаа. Өөр ямар ч зам байхгүй. Тэгсэн чинь машин дотор ингэ ном унших гэхээр бүлжчих гэдэг юм. Тэгэхээр одоо би энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг өөрөө гуглдсан баг. Гуглдээд ер нь ном уншихдаа бүлжихгүйгээр яаж ном унших вэ? Ингээд гуглдсан чинь асуултын хариу байгаа гэсэн. Тээврийн хэрэгсэл дотор ном уншиж чаддаг юм байна уу? Байхгүй. Бүгдээрээ бүлждэг те байхгүй хийх тохиол. Тэгсэн чинь оюун гэрлэлт гишүүн асуудлыг шийдсэн байна. Яасан бэ гэхээр ингээд ном ингээд уншиж хахад ингээд донслоо шүү дээ те донслоо. Тий. Зам ном унших гэх. Урдлах замаа хараад хажуу тийшээ хараад буцаад номроо харахад бидний ойронтой цалтагдчихдаг. Тэр бол дотор мөн хараад яг бүлжчих гэдэг юм. Тэгсэн чинь тэр зөвлөгөөнөөр яасан бэ гэхээр ийш тийшээ харахгүйгээр зөвхөн донсолсон ч гэсэн номроо хараад ингээд уншаад байхад ямар нэг яг ойронтой цалтагдахгүйгээр бүлжих юм өдрөж төгтгөө байна. Тэгээд би одоо зам дотор Тээврийн хэрэгсэл дотор машин дотор ном уншдаг юм шин давталтай болж байгаа гэсэн. Тэгэхээр эндээс юу харагдчих байгаа вэ гэхээр бид нар өөрт оногдсон тэр цаг хугацааг маш үр бүтээлтэй зарцуулахгүй бидний дийлэнх юм ингээд өсөн өсөөгүй яваад байгаа юм цаг хугацаа. Тэгээд та бүхний хардаа за унтахад хооллоход ариун цэврийн өрөөнд ингээд жихэд гараад ирсэн. Энэ хүүхэд нас гэсэн чинь 12 жил гэж. Бид нар хүүхэд наснда юу хийж өнгөрөөдөг вэ? Сургууль явна, ээж аавтай ирхэн, тоглоно, нэг мэтгэл яг том болсон байдаг шүү. Тэгэхээр энэ том хүүхэд байхдаа яг амьдралын ухамсар цаг хугацаа эхлэв гэж үздэг учраас 12 жилийн оролцсон. Тэгэхээр нийт 66 жилээс 49 ясаар хэд үлдэж байна? 66-аас 47 үлдээ биднэрт 10 хэд жил байна? 17 жил ухамсарт амьдралдаа нөгөө том зорилгоо биелүүлэх үлдэж байгаа байхгүй юу? Тэр 17 жилийн зарим нь хойно үлдсэн байгаа байхгүй өнгөрцөн явж байгаа. А зарим цөөхөн хэдэн жил бидний өмнө. Тэр эндээс юу хэлхийг хүсэж байгаа вэ гэхээр цаг хугацаа бол хамгийн үнэ үнэтэй зүйл. Тэр бид цаг хугацаа бүрийг яаж үр ашигтай зарцуулах вэ гэдэг дээр толгой ажиллаж байгаа хэрэгтэй. За та бүхэнд одоо нэг тийм цаг төлөвлөлтийн нөгөө Монгол хүмүүсийн сэтгэлд тохирсон юм аргачлалыг та бүхэнд хэлээс өгөө. Нэг юм 5 дугаар ангийн хүүхдийн хийх ажлын жагсаалтыг тавьлаа. Тэгээд энэ номон дээр яг Монгол хүмүүсийн сэтгэлийн онцлогийг ойлгуулаад за тэгээд Монгол хүмүүсийн сэтгэлийн онцлог юм чинь за бид нар тэгвэл монголчуудад тохирсон ямар арга байж болох вэ гэдэг ийм саналыг дэвшүүлсэн байгаа номороо дамжуулаад. Тэгээд энэ одоо 5 дугаар ангийн хүүхдийн хийх ажлын жагсаалтан дээр ямар дэвшил байгаа вэ гэхээр тухайн хүүхд ач холбогдлоор нь ирэмбэлсэн байна. Тэгээд та нар харж ABC гэдэг байдаг тийм. Энэ үсгүүд чинь бүгдээрээ ач холбогдлоор нь ирэмбэлсэн харагдаж байгаа. A гэдэг нь хамгийн чухал ажил. B гэдэг нь чухал. C гэдэг нь их ач холбогдолтой биш нэ цаг хугацаа зарцуулаад байна. Тийм ажил болж байна. Тэгээд та нар хардаа Монгол хэлээ хийх, тоогоо хийх гэдэг бүгдээрээ ач холбогдол өндөр гэдэг хэлсэн байна. Тэгсэн хэлээ зурт үзхийгээ C гэдэг хэлсэн ач холбогдол багтаа юм. Шүдэ угаахаа хувцас солихоо C. Тэгээ энэ хүүхдэд бол чи энэ ажлаа чухал гэж тэмдэглэл, энийгээ чухал биш гэж тэмдэглэж гэж огт хэлээгүй. Зөвхөн ач холбогдлоор нэрвэх юм ач холбогдолтой шүү гэж хэлэнгүүт тухайн хүүхэд өөрөө шийдвэр гаргаж ач холбогдлоор нэрвэсэн байна. Тэгэхээр энэ 5 дугаар ангитай юм байгаа юм чинь одоо 10 дугаар ангитай 9 дугаар ороод ирэнгүүт цаг хугацааны маш их мэдрэмж сайтай, цагийн үр бүтээлтэй өгүүлдэг тийм чадвар суралцах ирээдүйн хүүхэд болж байна. Тэгэхээр та нар бол яг бас энэ цаг төлөвлөлтөө энгийн одоо Монгол хүмүүсийн сэтгэлээр тохирсон юм аргачлалыг хөгжүүлж байна. За би та бүхэн бас нэг бодит жишээ хэлье. Одоо энэ дээр би 5 шиг үг чийж бичнэ гэж хэлсэн байна уу?
За энэ хүүхэд нөгөө англи хэлээ сайжруулахын тулд 5 шинэ одоо хэлээ сайжруулахын хөтөлбөр явуулсан байгаа. Энэ 5 шинэ үгнийх дэвтэр нэг. Тэгээд одоо энэ бол 1500 үгтэй явж байгаа. Одоо бол энэ үг 8 дарааг болсон. Одоо 60000 шинэ үгтэй болсон. Үгнийх дэвтэр. Өдөрт 5 үг бол нэг хэцүү биш үстэй. Тэгээ ядаад байх юм байхгүй шүү дээ. Тэгээ энэ ядаад байхгүй энэ 5 үгээр өөрийн болгоод нөгөө өгүүлбэрт оруулаад ингэж явж байгаа л яач. Тэгээ энэ хүүхд бол эхлээд ном орчуулдаг байсан. Тэгээ ном орчуулаад гэсэн чинь үгийн сан байж байгаа дэргүүд шин өгнүүдээ шин дэвтэр дээр бичдэг болоод сүүлдээ тэр хүүхд байна. Гүнжи үлгэрүүд гэдэг номыг сонсон байх. Энэ цуврал номыг орчуулдаг охин байгаа. Тэгээд одоо бол 6-7000 гаруй хүүхдэд болсон байна. Тэгэхээр бид нар бол ерөөсөө өөрснийхөө тэр өсөж мөрөөдөж байгаа тэр зүйлийг жижигхэн алхам болоод өдөр болгон өөртөө мэдхгүйгээр хийгээд байх юм бол бид нар өссөн зорилгодоо хүрч чадна гэсэн. За та бүхэн бас нөгөө жилийн хаж буюу хаж гэдгийг хийх ажлын жигсаал хийж байгаа. Тэгээ та бүхэнд хийх ажлын жигсаалтын юм аргачлалыг танилцуулъя. Би сүүлийн 10 жилийн одоо хугацаанд энэ аргачлалыг амьдралдаа нэвтрүүлсэн. Тэгээд олон зүйлийг хийж амжилтсан учраас энэ аргачлал бас монголчуудаа бүхий гэдэг зорилгоор цаг төлөвлөлийн хаж аргачлал гэдэг юм тэмдэглэлийн дэвтэр гаргасан байгаа. Тэгээд гэрүүн бүдээр байгаа. Саний амжилтын арга болох номын дараагийн ажил болгоо. Тэгээд энэ одоо жилдээ би ийм ажлууд хийнэ гэдэг жилээр нь төлөвлөж байгаа. Дараагийнх нь энэ сарда би ийм хийнэ гэдэг тухайн сарда уулзаар төлөвлөсөн хүмүүс уулзалтуудаа сараар гэж төлөвлөхөд тусалж байгаа. За энэ бол өдөр тутмын хаж буюу өдөр тутмын хийх ажил гэсэн. Өнөөдөр жилийнхаа сар болгож хуваагаад сарыгаа өдөр тутам болгож хуваасан тэмдэглэл юм. Тэгээд энэ ихний баг нь бол ач холбогдлоор нэмэгдсэн. Дараагийнх нь баг бол хийх ажил тэмдэглэл хийсэн. Хийгээд тэмдэглэсэн бол нэмэлт хайчиж байгаа. Зарим ажлууд шилжүүлдэг буюу тухайн өдөртөө хийж амжааг бол дараагийн өдөртөө шилжүүлэл сум тавьчих. Тэгээд хүчингүй болсон ажил байдаг. Одоо жишээлбэл би Отгон туяатай маргааш уулзна гэж тооцсон байж Отгон туяа одоо хүндэтгэж чадвараа гадагшаа ийш тийшээ явсан байх юм би уулзах чадхаа байлаа шүү. Тэгэнгүүт би хүчингүй болгоод ингээд бүгд гэлчихсэн тийм. За тэгээд үргэлжлүүлэн хийх хугацаа гэдэг үргэлжлүүлэн хийх тийм тогтмол хийдэг ажлуудаа тэмдэглэхийн тулд ийм цагаан хэлбэртэй тэмдэг зохиосон байхгүй. Энэ тэмдэг бол дараа нь ямар мэдээлэл өгөх вэ гэхээр би энэ ажлыг татамжтайгаар дараа нь хийнэ гэсэн. Гэх мэтчлийн тэмдэглэл хийсэн түрүү би миний түрүү яриадсан цаг төлөвлөлтийн хаж дэвтэр гэдэг үг нэ. Тэгээд маш авчирцаахан жижигхэн хэлбэрээр хийцэн. Тэгээд монгол хүмүүсийн сэтгэлгээний онцлог тохируулж хийснээр онцлог аваад 4-5 янзын өгдөг ийм байгаа шүү. Тэгээд та нарын амьдралыг өөрчлөх цаг хугацаагаа үр бүтээлтэй зарцуулахад бол хувь нэмэр оруулах гэж бодож байна. За дараагийн амжилтын 8 талбар бол ажиллах талбараа зөв сонгох. За энэ алхмыг бас монгол хүмүүс тохируулж бичсэн. Монгол хүмүүс зориулж бичсэн. Яг энэ одоо зөвлөгөө бол өөр ажилтны гадаадын орчуулганд ондог байхгүй. Яагаад энийг амжилтын 10 алхмынхаа нэг алхам болгож оруулсан бэ гэхээр бидний боловсролын системдээ салшгүй. Та нарыг 10 дугаар ангиа төгсгөд чинь хин нэгэн мэрэгчлийн зөвлөгөө өгчээсэн. Чамд энэ мэрэгчил тохирно. Чиний хүсэл мөрөөдөл юу вэ гэж асууж асуулаа байна. Хин нэг залуудыг азтай. Нэг хүн зөвлөгөө өгсөн юм шиг байна. За ихэнх тохиолдолд яг бол бид нар зөвлөгөө өгдөг хүн сургууль асч байдаггүй, төрөөсч байдаггүй. Тэгэхээр гадаадд бол энэ career council буюу 10 дугаар ангид ингээд ахлах сургуульд орсон хүүхэд болгонтой уулзаж танилцаа. За миний дөрөв мөрөөдөл юу? Чи цаашдаа ямар чиглэлээр сурсан гэж бодож байна? Ямар ажил хийвэл чи сэтгэл хангалуун байх вэ гэдэг хүүхэд болгонтой ярилцаж зорилгыг тодорхойлоход туслаа. Мэргэжлийн чиг баримж олгодог юм зөвлөгөө байдаг. Гэтэл манай Монголд энэ байдгүйгээс болоод манай дийлэх тохиолдолд яадаг вэ гэхээр эцэг эхийнхээ зөвлөмжөөр мэргэжлээ сонгодог. Өөрийнхөө сайн хичээлдээ тулгуурлаж конкурсанд ордог. Одоо 2 сургууль тэнцвэртэй нэг нь улсын сургууль, нэг нь хувийн сургууль байлаа гэвэл мэргэжийн харгалзахгүйгээр улсын сургуульд ордог. Гэсэн ийм нийтлэг шийдлүүд нь бидний мэргэжлээ буруу сонгоход нөлөөлдөг байна. Тэгээ яг энэ ажиллах талбараа зөв сонгох гэдэг бол тэр чигээр
мэрэгжил сонголтын талаар бичсэн байна. Тэг хүмүүс бол эхлээд ажлаа сонгодог. Зарим мэрэгчлээ сонгодог. Их тохиолдолд манайхан мэрэгчлээ түрүү сонгочод дараа нь ажлаа сонгодог. Тэр энэ ажил мэрэгжлийн хоорондын уялдаа холбоо. Энэ ажил мэрэгжил гэдэг бол хүний амьдралын тэр тусмаа залуу хүний хамгийн ихний бөгөөд хамгийн чухал шийдвэр. Тэгээд энэ шийдвэр гаргахад бид нэр яг харуулсан үгсэж нэлээд нухацтай шийдвэр гаргахгүйсээ болов хий тохиолдолд гарсан байна. Тэгээд бид нар бас энэ мэрэгчлээ зөв сонгох нь ажилтны үндэс гэдэг ийм сонголтыг хийдэг. Олон залуучуудыг мэрэгчлээ буруу сонгохоос нь яг сэргийлж ирээдүйд зөв сонголт хийснээрээ тухайн хүний чадамж сайжрах, тухайн ажилтаа сэтгэл гаргах, тухайн хүний бүтээн сайжрах, энэ ирээд улс орны эдийн засаг хөгжих нэгээд нөлөөлдөг. Тэр утгаараа бид нар бол энэ мэрэгчлээ сонгоход ямар хүчин зүйлсүүд байдгийг, хэрэв мэрэгчлээ буруу сонгох юм бол ямар хоо уршигтай юм. Мэрэгчлээ зөв сонгох юм бол танд бас ийм ач холбогдолтой байна. Мэрэгжил сонголтод ийм үе шатуудыг анхаарах хэрэгтэй гэдэг. Энэ бүтэн нэг өдрийн сонголтыг зохион байгуулдаг. Ингэснээр бид нар ингээд сар болгон нэг удаа зохион байгуулдаг. Үүний үр дүн 300 гаруй сурагчдыг бүрэн хэмжээний мэдлэг мэдээлэл зөвлөж өгсөний үр дүн бол олон хүүхдүүд мэрэгчлээ зөв сонгох, судалгаа хийж чадвартай болсон байна. За дараагийн амжилттай энэ үе 8 халамжуу үеийн дуруу яцсан байна. Номерцсан байна. Эерэг талаас нь харах гэдэг энэ алхмыг би тусдаа алхам болгож байгаа гэсэн. Яагаад эерэг талаас нь харахын ач холбогдлыг бүр амжилттай арга алхмыг нэг алхам болгосон байх юм. Сөрөг талаас харах аюул харах байх. Болохгүй бүтгүй чадахгүй гэдэг чинь бол таны зөв. Яагаад гэвэл та болохгүй талаас нь хараад байна. Тэгээд энэ Ford компани захирал Ford өөрөө ингэж хэлсэн байхгүй. Та чадахгүй гэж бодож байгаа бол таны зөв. Та чадна гэж бодож байгаа бол бас таны зөв. Яагаад тэгэхээр чадна гэж бодгоор болох тэр бүх гарцуудыг хайждаг. Чадахгүй гэх юм бол болохгүй байх бүх хүслүүдийг харчдаг байна. Тэгээд энэ амжилт төрсөн хүмүүсийн нийтлэг зан характер бол эерэг сэтгэлтэй хүмүүс байсан. Тэгээд та бүхэнд одоо энэ Бүрбаатар гэдэг энэ залуугийн жишээг товчхон хэлэх хүсэж байна. Үндэсний телевизээр амжилтын түүх гэдэг юм нэвтрүүлэг гарсан юм билээ, ажил хэрэгжлээд хөтөлбөр. Тэгээд энэ нэвтрүүлэгт бас нэг хэсэгт онцгой хүлээж ирсэн чинь Бүрбаатарын яриа сонссон. Тэгээд Бүрбаатарыг сонсоод би үнэхээр хайрсан. Яагаад тэгэхээр Бүрбаатарын үнэхээр том бусдаас онцгой тэр зан чанар нь эерэг талаас нь харах юм чадвар байсан. Тэгээд Бүрбаатар эхлээд мэдээснээс намаа за би ч одоо ажил хийж чадахгүй да одоо ч хэцүү юм байна. Ер нь би чадахгүй байна да гэдэг ийм бодлоо эргэлдээд юу хийхээ мэдэхгүй байсан чинь Бүрбаатар би ингээд юм болгоны өргөлтөө өдөр хаваад болохгүй бүтгүйгээр хараад байх юм бол миний амьдрал ямар ч өөрчлөлт гарахгүй байна. Хинч надад туслахгүй байна. Би заавал хүмүүсээс тусалж уух биш. Би өөрөөсөө тусалж авах хэрэгтэй байна гэж ингэж шийдсэн. Тэгээ Бүрбаатар одоо бол зурагч юм билээ. Дээрээс нь хөгжимчин юм билээ. Тэгээд энэ хүний тийм эерэг талаас нь харж чаддаг энэ зан чанар бол болгон байх ёстой. Үнэхээр хүчрхийг зан чанар. Тэгээд эерэг талаас нь харах, өгөөмөр сэтгэлтэй байхын ач холбогдлыг олон жишээгээр баяжуулж номдоо оруулсан байгаа. Тэгээд энэ талаар дэлгэрэнгүй мэдхийн үсгийг бол номын 8 хэсэг юм байна. За ингээд Бүрбаатарын жишээн дээр ингээд тулгуурлаад би ямар үйлдэл хийх хүсэж байна гэхээр хүн бодсон бодлынхаа хувь заяа бодол нь бол хувь заяагаа бүтээт юм байна. Яагаад гэхээр таны бодсон тэр бодол чинь таны үйлдэл юм. Үйлдэл нь эргээд таныг дадлуулдаг. Дадал нь эргээд таны зан чанарыг бүтээдэг. Энэ зан арын шиг эргээд таны хувь заяаг бүтээдэг. Тэгэхээр та эерэг зүйл бодох юм бол таны амьдралд эерэг үйлдэлүүд, эерэг өөрчлөлт гарна. Та сөрөг зүйл бодоод байх юм бол таны амьдрал дандаа сөрөг үйл дагавар гарч ирнэ. Энэ Моц гэдэг кино үзсэн хүн байна уу? Гараа өгдөг. үзсэн. Одоо 40% үзсэн байж таа. Тэгэхээр энэ Моц киноны гол цаад утга нь ерөөсөө юм. Хүн өөрийнхөө бодлыг эзэн авах хэрэгтэй. Та бодохдоо эрэг талаас нь бодож сурах хэрэгтэй.
гэдэг энэ гол мессежийг нууц киноос байна. За хамгийн сүүлийн алхам амжилтын хөтчтэй бол гэдэг. Энийг бас монгол хүмүүс зориулж бичсэн байна. Яагаад вэ гэхээр тасалжуул юуны тамирчид бол тасалжуулагчтай байна. Амжилт хүрэхэд компани захирлууд чиглэл чиглэлдээ зөвлөхүүдтэй байна. Хуулийн тийм ээ одоо нарийн мэргэжлийн санхүүгийн чиглэл зөвлөхүүдтэй. Улс орны тэргүүн ерөнхий сайд, ерөнхийлөгч чиглэл болгоно зөвлөхүүдтэй байна. Яагаад вэ гэхээр тэр хүн бүх зүйлийг мэдэх албагүй. Гэхдээ улс орноо удирдах авах, байгууллага удирдах авах бүх мэдэх хэрэгтэй байна. Тэр энэ олон мэдлийг олж авах тул зөвлөх гэдэг юм их чухал байдаг юм байна. Гэтэл хувь хүн зөвлөх гэж байна. Бид нар өөрсдөө алдаж онж байгаа л өөрснөө амьдралыг тулж ижил нэр. Энэ суралцдаг. Тэгээд суралцсан хойноо эсвэл олон жил алдсны дараа би нэг өшөө 10 жилээр залуу байсан юм. 20 жилээр залуу байсан юм. Би үзүүлээд өгөх байсан юм. Би амьдралаа өөрөө эхлэх байсан гэж ярьдаг. Тэгэхээр ингэж цаг хугацаа алдаж цаг хугацаанд гартахгүйгээр тэгээд амьдралаа утга учиртай өнгөрөөхийн тулд амжилтыг хөтөчтэй байх ёстой гэдэг ийм саналыг төвшүүлсэн. Тэгээд энэ номыг бичсний дараа маш олон хүмүүс надад хандсан. Та амжилтыг хөтөч болооч. Надад ийм ингээд өсөл бүрэлдэл байгаа хэмнээ тууштай зам дутагдаад. Надад тууштай зам байгаа хэмнээ надад алсын хараа гэдэг юм байна. Би өмнө их юм бүтээхийг хүсэж идэх хэмнээ цаг төлөвлөж байна. Энд дээр зөвлөгөө өгөөч. Ингээд бид нар амжилтыг хөтөч гэдэг үйлчлэгийг шинээр нээсэн. Энэ амжилтыг хөтөч үйлчлэгээр хамрагдсан нэг эмэгтэй байна. Одоо сүүлийн 6 сар үнсэн номын чагсаалтыг та бүхэн харж. Урд нь бол нэг жилд нэг юм уу хоёр ном уншдаг ажилгээ яваад байсан чинь зорилго нь тодорхой болоод чиглэлтэй болоод ирсэн чинь ном уншиж өөрийгөө хөгжүүлэх ёстой гэдгийг маш сайн ухамсарлаж чадсан учраас богино хугацаанд бас их хэмжээний одоо ном унших чадвартай, ном унших хүсэл мөрөөдөлтэй болж чадсан. Тэгэхээр эцэст дөрвөн чиглэлд бол та үнхээр амжилтанд хүрэх хүсэж байгаа бол хамгийн түрүүнд өөрийгөө танин мэдхээс эхлэх ёстой. Танин мэдээ өөрийнхөө амьдралыг далаацтай сэтгэж сэтгэсэн тэр зорилгоо жижиглэн хувааж үйлдэхийн ажлын талбараа зөв сонгосон тэр цагт амжилт таны хаалтыг тогшно. Анхаарал тавьсан баярлалаа. Амжилттай арга олох гэдэг ийм фэйсбүүк дээр хуудас байгаа. Тэгээд та бүхэн бас энэ хуудсан дээр байгаа олон хүмүүсийн сэтгэл, саний номтой холбоотой олон шин мэдээллүүдийг бол энэ хуудаснаас та бүхэн авч болно. Тэгэхээр манай хуудастай мэдээж өөрийнхөө үзэл бодлыг бас хуудсан дээр мэдээж болно. Тэгээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Тэгээд та бүхэн бас амжилтын дээгийг өргөё.